За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу. За энэ өдрийн минь дүргий. За энэ өдрийн бас мэндийг хүргэе. За тэгээд хишгээ болон баяр сайхан ментортойгоо би лайвыг хийж байна. За өнөөдрийн битүүрийн ярих сэдэв бол өмнө хэлсэнчлэн шийдэмгийн зан гэдэг талаар битүүр бол өнөөдөр нэг богино хугацаагаар ярина. За тэгээд шийдэмгийн зан яагаад энэ архины хамаарлаас ангижрахад ер нь тухайн хүн ер нь өөрийнхөө амьдралыг өөрчлөхөд эсвэл альва буруу зуршлаас өөрийгөө өөрчлөхөд яагаад чухал гэдэм бэ? Таны бодлоор энэ шийдэмгийн байдал зан чанар чухал болов уу? За тэгвэл яг шийдэмгийн байдлыг яг юу гэж тодорхойлсон бэ гэхээр зорилгынхаа төлөө бат бөх байдал юмаа гэж бол тодорхойлсон байт юм байна. За бүр одоо шийдэмгийн бодол жишээлх юм бол одоо үйл хувирах тууштай байдлаа гэж тодорхойлсон байна. За мөн бас нэг зарим нэгэн бас нэг өөр нэгэн тодорхойлтон дээр бол шийдэмгийн байдал бол зорилгодоо хүрэхийг гэрмэлзэж байгаа тууштай байдал юм а гэж. Тэр маш олон тодорхойлтон дээр ер нь нөгөө тууштай байдлыг айгу гаргаад байна. За мөн бас зорилгоо тодорхойлох гэж гаргаад байна. За тэгтэл яг энэ нэгэн энэ Томи Лазорто гэж нэгэн алдартай хүн юу гэж хэлсэн бэ гэхээр боломжгүй болон боломжтой хоёрын ялгаа нь хүний шийдвэртэй байдал байдаг юм а гэж бол хэлсэн байгаа даа. За дахиад би хэлье те. Боломжгүй боломжтой хоёрын ялгаа нь хүний шийдвэртэй байдал байдаг юм а гэж хэлсэн байгаа даа. Тэгэхээр яг өөрөөр хэлэх юм бол тухайн зүйлийг боломжгүй болгоё гэх юм бол яг шийдвэргүй байдал байх гэдэг шүү дээ, тий? Шийдэмгийн бус. Тухайн зүйлийг боломжтой болгоё гэж байгаа бол шийдвэртэй байдал, шийдвэр дээр зогсож чаддаг бат бөх байдал гэж чухал байгаа даа шүү дээ. Тэрнээс ч тухайн зүйлийн асуудал нь хүнд байна уу, бүр архаг байна уу гэдгээс үл хамааран шийдвэртэй байдал маань зорилгодоо хүрэхэд тусалтай юм байна. За тэгвэл бариометрийн хувьд яг энэ шийдэмгийн байдлыг та өөр дээрээ яаж хөгжүүлж, бас таны хувьд яг энэ шийдэмгийн байдлыг та яг юу гэж тодорхойлж байгаа вэ? Ер нь би өөр ингээд архины асуудалтай ингээд байсаад ер нь тэрний өмнө ч юм уу ер нь жахан шийдэмгийн зан чанарын одоо нөгөө талд бол халирамтгай штэ. Зан штэ одоо ямар нэг юмнаас одоо хэлсэндээ өрдгүү ч юм уу те. Тэгснэ волейболыг аль няцдаг. Энэ байдал нэг халирамтгай юмыг нэг юм айгүй нэг сүртэй хүлээж авангуудаа те. Нэг сүртэй эхлээл яснаа тэгснэ за гэл хаяал. Тэгээд энэ одоо зүр өөрийнхөө архиныхаа амьдралынхаа замналыг ингээ бодохоор яг архиуж эхлэх юм л ерөнхийдөө бол гайгүй байсан шиг байгаа. Архиугаа тэр олон жил болоо дараа нь тэр донтолтын энэ үйл явцад ингээд оролцоо явж явахт бол энэ шийдэмгийн зан чанар гэж үнэхээр байхгүй болсон байсан. Ер нь халирамтгай болсон байна. Тий, халирамтгай тий. Дайлангуяа яг тэр архин дээр л ингээ уу гэсэн дээр л нэг шийдэмгийн болохоос шаанаас архи олж явах уу, хинтээ ярих уу, яах уу гэдэг дээр бол үнэхээр шийдэмгүй. Тэгсэн мөртлөө одоо эрүүл сар болох юм уу? Өөрөөр хэлэх юм бол одоо гэр бүлийнхаа төлөө санаа тавьдаг, ажил төрөлдөө одоо итгэх зүтгэлтэй байдаг тийм яг хийх зорилготой тэгээд өөрийн үүрэг хариуцлагыг үнэхээр ингээд байхгүй ингээ болгочдөг. Яг дотроо ингээд за энэ ч арайч төрлөгээ боддог мөртлөө өөрөө ирэхгүй тэгээд өвчнийхөө улмаас одоо сэтгэл зүйн хувьд одоо тийм чадваргүй шийдэмгэх чадваргүй болсон байсан л тийм. Тэгээд ерөндөд эрүүл сарвал ингээ болоход одоо анхаарах ингээд гол зүйл бол ингээд миний эрүүл сарвал болоход нөлөөлөх хүчин зүйл яг юу вэ гэдгийг олдох. Олж харах те. Тэгээд тэр хүчин зүйлийгээ тогтоосон дээр одоо тууштай байж явснаар би одоо өнөөдөр ингээд эрүүл сарвал ингээ байгаа. Энэ бол одоо ингээд тэр яг тууштай байдлын, шийдэмгийн байдлын одоо шагнал юм да. Өнөөдрийн эрүүл сарвал ингээд амьдарч байгаа энэ зүйл нь ингээд харахад. Тэгэхээр одоо яг энэ шийдэмгийн байдал, шийдэмгийн зан гэдэг энэ тодорхойлтон дээр яг ингээд бүх тодорхойлтуудаар гараад байгаа энэ хоёр үг нь болохоор зорилгодоо хүрэх. Нөгөөх нь тууштай байдал. Гэдэг яг энэ үгүүд англи хэлэн дээр ч одоо тий англи хэлэн дээр олон тодорхойлтууд дээр ч байна. Бас монгол хэлний тодорхойлтон дээр ч гэсэн яг монгол хэлний тайлбар дээр ч гэсэн байна. Тэгэхээр яг энэ өөрөөр хэлбэл бол бид нар эхлээд тухайн зүйл дээрээ бид нар шийдэмгийн байхын тулд зорилгоо айгу тодорхой болох хэрэгтэй шүү дээ. За тий. Зорилго тодорхой байх. Тий. Хамгийн түрүү одоо ингээд ер нь биднес
хаанаас хаа хүрэх гэж байгааг мэдэхгүй байх юм бол ер нь л утгач учиргүй шүү дээ. Энд ер нь би эрүүл сарвал болсны дараа ингээд би ямар хөө байдалтай болох вэ гэдгээ одоо бүр ингээд өөрөө дүрслэн бодоод тэгээ бүр зураад тэгээ болж өгөх юм бол ингээд өдөр болгон ингээд дайлгыг одоо донтолтоос гарах гэж байгаа ихний үед бол одоо тэр зүйл одоо би одоо энийг ингээд давчих юм бол энэ сорилтыг л давчих юм бол өнөөдөр ингээд уух ингээд дур хүслийг би ингээд давчих юм бол би яг ийм болно шүү дээ гэдгийг бодсноор гэр бүлийнхэнтэйгээ эрүүл сарвал харилцаатай ажил төрөлтөө эрүүл сарвалгээ би хаатаа болно гэх мэтлэн баяр хөөргийг одоо ингээд эрүүл сарвалаар ингээд аваад хүн шиг амьдэрдэг болно даа гэдгсэн. Тийм ингээд зорилгыг нүдэнд хараад тийм болохын төлөө ингээд нүдэнд харж болохын төлөө одоо ингээд явах үед одоо шийдэмгээ зан чанар гэж байгаа. Гэдэм байл л дээ. Ер нь надад тэгээд ийм шийдэмгээ зан чанар ер нь ийм байж төлөвшөөгүй байсан. Гэхдээ яг одоо энэ Миннесота загварын хөтөлбөрөөр яваад бас тэр Миннесота загварын хөтөлбөр дээр би юуг олж харсан бэ гэх юм бол тэн дээр нь архитектийн уг шийдэлтгүүлдэг тэр хичээлтэй гол зүйл нь эрүүл сарвал амьдрахад ингээд амьдралын яаж ирхэн амьдрах вэ гэдгийг л одоо зааж үзүүлдэг л дээ. Тэгээ одоо тэр ингээд энэ хичээлээс ер нь ингээд эрүүл сарвал болох юм байна. Амьдрахад одоо ийм зүйлүүд хэрэгтэй байна гэснийг олж харсны үндсэн дээр л одоо яг ингээд шийдэмгээ зан чанар гэдэг дээр одоо зориг за ийм болоо гэсэн зориг тавиад энд ингээд тууштайгаар ингээд цаашдаа ингээд явах. Одоо халирамтгай зан чанарыг өөрчилж явах. Ахал зүйлэг. Тэгэхээр бас яг тухайн хүмүүс маань яг нэг шийдвэр гаргачаад тэгээд хэрвээ тэр шийдвэр дээр зогсож чадахгүй байх юм бол шийдэмгийн бус болох гэдэг шүү дээ. Тийм. Одоо ухарч няцаад байгаа тийм ээ. Тэгэхээр магадгүй тухайн хүний хувьд яг шийдвэр дээр зогсож чадахгүй байхад хүрээд байгаа амархан бууж өгöd байгаагийн бас нэг шалтгаан нь тухайн хүн маань зорилгоо тодорхой гаргаагүй учраас зүгээр нэг юм одоо нэг ерөнхий зүгээр л архинаас гарна. Арх ухаа болий. Зүгээр арх ухаа болно гэж зүгээр нэг юм одоо тий. Гэтэ яг арх ухаа болно гэдэг нь таны хувьд яг ямар утга учиртай вэ? Яг ингээд тэрийг та тухайн хүн маань нэг өөр дээрээ яг ингэж бүр тодорхой болоогүй. Тухайлх юм бол яг ингээд та арх ухаа болцсноогоор төсөөлөнгөт бүр ингээд энийг бүр ингээд яг болцсон мэтэр төсөөлөх гэдэг аахгүй бүр яг тий. Яг одоо би бүр юм болцсон гэж тухайлх юм бол та ингээд одоо төрсөлөх гэдэг аахгүй нүдэ яана зүгээр бодонгууд та ямар хувцсан хүмүүс ч яах юм. Таны нүүр царайны тий одоо харагдах өнгө төрх тий таны хүмүүстэй харилцаж байгаа байдал одоо гэр орондоо байгаа үр хүүхдүүд нь ямар хөө болж байгаа тий инээж хөөрж одоо гэр хүүхдүүдтэйгээ тоглож байгаа гэдэг юм уу эсвэл хантайгаа ингээ сайхан сэтгэл санаагаа уудлан ярьж байгаа гэдэг юм уу тий аз жаргалыг мэдэрч байгаа яг үнэн тий тэгээд ингээд хүүхдүүд нь ингээ тий аава гэдэг юм ээж гэд гүүж ирээ таныг тэрж байгаагаар ингээ тий ингээд нэг юм яг ингээд таны хувьд эрүүл амьдрал эрүүл байх уухгүй байхын яг гол яг та энэний одоо нөгөө хүрч байгаа зорилго юу юм? Арх уухгүй байх гэдэг чинь бол зүгээр нэг юм аж жаргалд хүрэх гээд байгаагийн зүгээр нэг юм хэсэг штэ. Арх уугаа болохоор яг яах гээд байгаа гол нь дэр байхгүй. Арх уугаа болчих юм бол та ямар байдалд хүрэх гээд байгаа юм гээд. Тэнгүүд нэг хүмүүсийн хувьд болохоор ингээд нөгөө арх уугаа болно гэдэг дээр төвлөрчингүүт ингээ айгуу тийм сэтгэлээр унаад байдаг штэ. Би нөгөө юм хайртай ингээд нэг юм ганц гоё юм алга болох гээд байгаа юм шиг. За тий энэ дэр нэг юм бүр ингээд тодорхой ингээд болгоод ингээд хэлэхэд бол ингээд зорилгоо яачаад тавихтай тэгээ би арх уухгүй зорилго тавиад эрүүл сарвал ингээд болгоот ийм боллоо өөр хүүхэд ханиултайгаа бас нийгэмд ингээд эдэлж байгаа байр суурь мөрөө ингээд тодорхой ингээд харлаа шүү дээ ерөнхийдөө ингээд хараад байхад нь за би энэ зорилготой хүрэхин тулд яах вэ гэж тэгээ энэ дэр ингээд өөрөд нь хэлсэн ер нь ингээд архины донтолт нь өөрөө дотоод болон гадаад маш юм олон хүчин зүйлийн одоо шалгуурын дунд одоо эрүүл сарвал байдал өдөр тутам цаг тутам явагдчихдаг. Зүгээр нэг ингээд уухай болих гэдлийн шийдчлээнгүүтэй л болждаг зүйл биш. Цаанаасаа тий эсвэл ингээд хажуу талаас нь цог хамт ууж байсан эсвэл ингээд уудаг гэсэн он цаг одоо өдрүүд тий газруудаараа очихоор тий гадруудаар ингээд дайрж ингээд өөрийн мэдлгүйшүүлсэн гэж асгараал те. Бүр өсгөөс илүү шүү дээ. Одоо те ягтал. Тэр хосол те дур уух дур үсэл те. Тэгээд энийг ингээд давахын тулд
одоо ингээд яаж яах вэ гэдэг аргачлаа. Ийм зүйл ингээд надад тохиолдолтой яг уу аргачлаа тодорхойлох. Хамгийн дөрөв одоо ингээд гол зүйл нь болохоор ер нь холын дөрлөг тавихаас илүү бас ингээд дур хүсэлтэйгээ тэмцэхэд бол ойрын одоо нэг өдөрт багтаач. За би өнөөдөр ингээд сэрээд унтахаасаа сэрснээсээ унт хүртэл арих байхгүй. Тэгээ өглөө сан босоод толны хом зогсож жоод за өнөөдөр л уухгүй юм шүү гэж өөрөө өөртөө тунгахлаад тэгээд ингэснээрээ ингээд танд ингээд уруу татлах өөрийн зүгээс бас ингээд гадна талаас ийм уруу татлах ирэхэд уухгүй шүү гэл ингээд тэрүндээ одоо бат зогсох одоо би гол ингээд зүудэнтэй юу гэж яриад энэ дэр тий юу ч ингээд дэсэн бат зогсоод ингээд тууштай байх тий. Тэгээ энэ нэг хийж хэрэгжүүл сурах юм бол биднээс ингээд маш ингээд том юм чадварыг эзэмшиж байгаа. Тэгээ энэ ингээд ер нь ингээд одоо судлаачдын эсвэл одоо эмнэлгийн талын судлаачд эрдэмтэн мэрэгдэд юу гэдэг вэ юм бол хүнд ингээд 24 цагийн дотор ямар хэцүү зүйл тохиолдсон сэтгэл зүй болон бие махбодын хувьд ч гэсэн үүнийг ингээд давж гарах ингээд төвчээр ер нь цаанаасаа байж өгөгдсөн байдаг. Тэгээд гол ингээд хүмүүс ингээд бууж өгөөд яагаад байдаг зүйл нь урт хугацааны зорилго тавьчаад тэгээ одоо энэ улсын баяр эсвэл энэ маань ингээд дайрлалаа станы ганц найз маань за эсвэл одоо нэг ганц он дугуйчаад бодгийг гэх мэтийн энэ зүйлүүдэд одоо ингээд тэр баяраар одоо би яах юм бэ цагаан сараар яах юм бэ гэсэн маш олон золон гонигтай байдаг шүү дээ. Тий одоо тэрийг ингээд бодоод харин өнөөдөр л уухгүй юм шүү. Тэгээ өдрийн өдөртөө те өдрийн өдөртөө түүнээс одоо тэр бодол санааны хувьд ингэж өөрийгөө дасгалжуулж тэгээ энтэйгээ холбоотойгоор бас ингэ шийдэмгий ингээ байхад тусгалах одоо хамтран ингээд архинаас гарах гэж байгаа эрүүл саруулж байгаа тэр хүмүүстэй холбогдох эсвэл ментортой те тэгээ ер нь ингээ тусламж авсан эмнэлэгтэй те эмч нартайгаа одоо магадгүй таны ингээд тэр архины хэрэглэнээс болоод өвчин чинь нэлээд хүнд байх юм бол одоо эмийн тусламж те ингээд та ингээ хэрэглэх эмчийн зааврын дагуу одоо алкабус гэдэг би одоо бол нэг тодорхой хэмжээнд нэг хэсэг бол ингээ алкабус ууж ирсэн л те тэгэнгүүтээ би харин ингээд тууштай байх те энэ шийдэмгийн зан чанарыг одоо өөртөө төлөвшүүлэх гэж ажилласан нэг хүчин дээр л тэнийг ер нь ажиллах гэж аягуулсаа ойлгох хэрэгтэй. Яг нөгөө энэ зүгээр нэг юм одоо нэг сэтгэл хөдлөөл эсвэл одоо тий ялангуяа нэг хүмүүс нэг шаардсныхаа дараа нэг шаардах чинь ер нь хэцүү шттэ. Тий. Ер нь тийм үг өгдөг шттэ. Эр хүн шаардчаад за эм хүн төрчөөд за ахиж хүүхд гаргахаа болъё гэл тэгсэн мөртлөө гэл яг тэр бие зоврохоо тэлдэг боловч за ёстой болъё гэж магадгүй шийдвэр гаргад эсвэл нэг томхон асуудалд орсон үед гэр бүл салах сарних дээр өөрөх юм уу санхүүгийн асуудал эсвэл ажил дээр энэ үед одоо за би ёстой хар усч юм болъё гэж ингээд шийдвэр ингээд гаргадаг боловч одоо тий шийдэмгий биш байгаа даа. Тий шийдэмгий биш. Шийдэмгий байж чадахгүй байх тий. Тий хоёрт одоо энэ шийдэмгий байж чадахгүй бас аргагүй л да. Энэ өөрөө нэг өвчнөөнийх нь чанар ингээд хувь хүний одоо ингээд чадвар ингээд давцсан байгаа хгүй юу одоо тэр дур хүсэл нь тэр өвчнгөөс инхэд тусламж авах. Өөрөөр хэлбэл эмнэлэг бас одоо ингээд ийм төрийн бусын байгууллагын юундтай шинжлэх ухааны үндэслэлтэй явуулдаг юм сургалтанд хамрагдаад гийн одоо цуглаанд яв гисэмчлэгийн эрүүл саруулаар амьдрах энэ зүйл рүү ордог. Ингэсээр тэр нэгэд үнэхээр тэр шийдэмгийн зан чанар нэгэ байхгүй. Одоо яг таны хэлж байгаагаар болохоор яг ер нь архины хамаарлыг даван туулахад шийдэмгий байхад туслах хүчин зүйлсүүдтэй бий болгооч тий. Одоо өөртөө өдөр болгоно нөгөө өдөр бүрийн зорилго тавиа тий. Эхлээд том зорилго тавих гэдэг чинь яг ингээд төсөөлөх гэдэг чинь яг эрүүл болох юм бол би ямар ах юм бэ гэдэг ингээд тий. Би гэр бүлийнхэнтэйгээ ямар харилцаатай, би ажил дээрээ ямар ах юм, би хүмүүстэй ямар харилцаатай ах юм, миний би ямар ах ингээд та ингээд тий таны инээмсэглэж ах юм уу, ууртай байх юм уу, таны эрүүл амьдрал та ямар ах ингээд одоо тий том зорилго тодорхойлох гэдэг. Тэнгүүтээ өдөр бүрдээ хүрэх за би өнөөдөр л уухгүй юм шүү гэдэг нөгөө 24 цагийн зарчмаа бариад тий яг эндээ би уухгүй юм шүү гэдэг тэр яг шийдвэр дээр хүн өдөр болгон одоо
өдөр болгон зогсох гэдэг шүү дээ тий. За тэгвэл гуравт нь тань бас хэлж байгаагаар энэ өөрөө яг энэ архин донтох өвчин гэдэг F арга гэдэг онцтой өвчин учраас гадаад болоод дотоод маш олон сорилтууд тулгардаг гэдэг тухай та маш тодорхой ярьсан. Тэрийг даван туулахад туслах шийдэмгий байдлаар зогсоход туслах юм гадаад хүчин зүйлүүдээс тусламж аваач тий. Тийм. Одоо тэр эмнэлгийн байна уу, эсвэл сэтгэл зүйчин байна уу, за эсвэл одоо ийм яг архинасаа ангижирж байгаа яг тэр хүмүүсийн бүлгэм дотор ороод юм тий. Яг энэ юмудаар өөрийгөө бас яг энэ чинь зүгээр нэг одоо нуруу зуршилтайгаа биш энэ чинь бүр донтолттой тэмцэж байгаа шүү дээ. Тийм. Ер нь донтолттойгоо тэмцэж байгаа учраас энийг нөгөө хөнгөнд үзэхгүйгээр яг энэ шийдэмгий байдал дээр байхын тулд бид нар яг энэ туслах юмуд хийх хэрэгтэй байгаа даа тий. Тий одоо тэгээд донтолт гэдэг үгийг одоо хүмүүс айгүй хүн дээр үлээж яваад байдаг л дээ. Эсвэл одоо шинжлэх ухааны нэр томьёогоор нэг юм сүртэй юм шиг гаргаад байдаг. Ер нь хамгийн энгийн тодорхойлолт нь юу гэх юм бол за би энэ архи ухаа одоо архин дээр. За би одоо ингээд архи ухаа байя гэд өөртөө хэлээд өрөөл бусд ойртнод хэлэнгүүтээ төслгөө ингээд 7 хоногийн дараагаа ууж байгааг ийм байдал өөрт ингээд байх юм бол та ингээд таны ингээд тэр гаргаж байгаа шийдвэр зургийн чинь хүсэл энэс илүүтэйгээр та тэр архи юмд одоо өөрөө ингээд баригдсан байна. За ийм ингээ хүч хүрэхгүй зүйл дээр хэрвээ донтолт гэдэг ийм зүйлтэй учирдсан байх юм бол гаднаас тусламж авахаас хэрэггүй. Тэ одоо тусламж аваад одоо жишээ нь одоо энэ дэлхийд дахинад донтолтоос одоо ингээд идэвхрүүл хар тамхи болон архитект аашаа тэгэл завхаарл мөнгөний мөрөдө тоглоом гэх мэтчингээс ангижуулт тусалж байгаа одоогоор ингээ хамгийн үр дүнтэй байгаа сэтгэл зүй Миннесота гэдэг мууч улсын эмнэлгээс тэг гаргасан анагаа ухааны одоо энэ масаа хөтөлбөр байгаа л да. Түрүүний хэлсэнд эрүүл ингээд хэрхэн эрүүл сурвал амьдрах вэ гэдэг хэв загварыг одоо хэвшүүл сурахт ингээд тусалдаг. За тэгэхээр миний хамгийн түрүүнд хэлсэн тий яг тэр нэгэн одоо алдартай хүний хэлсүүгөөс шүү дээ. Томи Лазарда гэж хүн хэлэхтэй бол боломжгүй боломжтой хоёрын ялгаа нь тухайн хүний шийдвэртэй байдал байдгаа гэж. Тий. Тэгэхээр тийм учраас альва донтолтоос ялангуяа архины амарлаас ангижрахад шийдвэртэй байдал чухал байна. Чухал ах нь шийдвэрийг гаргацдаг шүү дээ. За болий гэдэг. За болий гээл. Тэд нь баг шарт тулгамтай нийлэн шарт тулгамтаас их одоо тэгээ өөртөө авгаад тэгээ дарагдаа тэгээ за нэрэж ингээд нөгөө нэг юм одоо өөрийгөө буруутгаа харуулсах ер нь шартгаар ч нөгөө би физиологийн үед болоо сэтгэл зүйн үед амар дарамтанд ордог штеп. Тэгээд ингээд нөгөө гимшээд харуулсаад болигээ шийдвэр гаргадаг боловч тэгээ яг таны хэлж байгаагаар мадгүй нэг 3 хоногийн дараа эсвэл 7 хоногийн дараа эсвэл сарын дараа ингээд үргэлжлүүлээд уучдаг тий. Гин ч өөрөө яг юм шийдэмгий бус байгаагийн байдал байна. Тэгвэл яг шийдэмгий болоход сая яавал бид нар шийдэмгий байдал гэж яг юу вэ гэдгийг бид нар сая Баяраа мандартай бол сая бид хоёр товчхон тий хідэн зүйлсүүдийг бол хэллээ л дээ. Тэгээд чухал зүйл нь та зорилгоо тодорхой бүр яг өөрийнх нь нүдэнд дүрсэж харах юм байна. Боёо зөвхөн арх ухаа болох биш байгаа байхгүй юу? Арх ухаа болсноор та эрүүл босноор та ямар занд өргөтөө, таны гэр бүлийн харилцаа, таны бие авч явах байдал, таны карьер яг ямар ах юм бэ гэдэг бүр дүрсэлж, бүр өөртөө төсөөлж, бүр харж, бүр мэдрэх нь байна шүү дээ, тэр бүр амьд болох нь байна. За тэгээд тэрний дараагаар 24 цагийн зарчим буюу одоо яг та өөртөө яг өдөр тутмынхаа зорилго буюу би өнөөдөр уухгүй юм шүү. Би өнөөдөр эрүүл гэртээ тий эрүүл би унтах болно. Би өглөө эрүүл сэрэх болно гэдэг ингээд энэ 24 цагийн зарчмыг бид нар барих нь байна. За тэгээд гуравт нь шийдэмгий байдал дээр туслах тань яг энэ донтолт учраас гадаад болоо дотоод тэр сорилтуудыг даван дийлэх тэр таныг дэмжих тэр эмнэлэг юм уу сэтгэл зүйч юм уу тэр бүлгэмүүдийг та заавал хайж олоод тэрнийхээ төлөө та явахад туслах юм байна. Яа яг зөв. Тэгээ энэ дээр бас нэг юм бас хэлэхэд энэ бол ингээд насан туршдаа одоо энэ үйл явдал явагдахгүй. Тодорхой хэмжээний одоо зарим хүмүүсийнхаа нэг одоо өвчнгийнхаа байдал буюу одоо архиныхын дор хүсэлтнээсээ болоод магадгүй зарим хүмүүс одоо 3 сар одоо энэ үйл явцгаа явуулчихад дараа ер нь ингээд архинаас уух одоо тийм дархлаатай. Тухайн хүний нөгөө нэг эрт онцлуулах хэрээр эрт онцлуулаад эрт имчилгээ хийх хэрээр арга ухааны зарчим имчилгээ нь одоо хурдан байх гэдэг тийм. Тэгэхэд бол одоо 3 сарын дараа зарим жилийн дараа одоо ингээд
ер нь дур хүсэл ингээд одоо алгуур ингээ алга болоод те. За над чи хүний хувьд бол одоо миний хувьд гэхэл одоо 3 жилээс бараг 5 жил болсон бохоо. Энэ хооронд л одоо 20 жил болсон. Тэгээ 28 жил уусан, 27 8 жил уусан. Тэгээд бүр ингээ хамгийн доотлын бүр амиа хорлох төр ингээ өрөөд тэгээ бүр ингээ одоо бараг өдөртний тэр 3 дугаар зэрэгтэн шахав ингээ шараадны юм 2 хөвтөл юм үзээгүй юм гэж байхгүй л да. Тэгээд тим хүний хувьд одоо бараг 3 жилээс хад бүр 5 жил хэрэгтэй шахав. За энэ хооронд шийдэмгүй ингээд байхад зарим хүмүүс нэг ингээд халтраад энэ өөрөө ингээд хэцүү учраас унцныхаа дараа тэгээд за болио үл гэд буугаад өгч чинь тий. Тэгээд буугаад өгчтэй. За гэсэн тэр одоо шал худлаа. Тэгээд би ер нь тэгээд эрүүл саруулсаас нэг хэрэг байхгүй юм л дээ гэхшээ ойр орчмынх нь хөндлөхгүй байгаа юм шиг мэдрэхгүй байгаа юм шиг болонгуудаа гэдэг. Гихмичлэнгийн эсвэл уух дур хүсэл нь одоо хэтэрхий ингээд болсноос эсвэл бардан зон гэн ичимтгий тэгээд амтын хүнээс ичээд энэ гарна гэсэн шал худлаа байж таадаг. Гихмичлэнгийн олон хүссэн зүйлээс болоод нөгөө тавьжсэн зорилгоос няцаад өөр тишээгээ өөрөөр хэлбэл архиа угаад уруудах өвөл рүү ингээ яваад өгдөг л тоо. Миний мэдгээс одоо надтай ингээс маш олон сайхан найз нар мань явсан би харамсдаг. Харин миний хувьд унж бослооч гэсэн за нэг очих газар байгаа шүү. Би ер нь эрүүл сарвал нэг тэрүүн шиг эрүүл сарвал би бол чадна шүү гэд. Тэр ичхээс илүүтэйгээр те одоо байгаа энэ нөхцөл байгаа байдал дээр төвлөрөөд ер нь амтан юу гэж хэлэх нь ямар хамаатай миний эрүүл сарвал байх нь чухал. Тэгээд та бол одоо тэр гаргасан алдаа юм уу унсан бүтлгүүдэл дээр та төвлөрөх биш зорилго дээр төвлөрөөд шүү. Зорилго дээр тэгээд одоо илэн далангүй шудраг байдлыг эзэмшээд эмчдэрээ одоо зэтгэв зүүчдэрээ мөн драгийн нөхцөлүүдээс үнэн байдлаа хэлээд за энэ дээр нэг зүйл байгаа. Харин би яг уугахаа өмнө яадгийн сая ууснаас би юу алдав? За би ямар хохиролтой гэдэг дээр дүн шинжилгээ хийж мэдрэх. Энэ ингээд өөрт ингээд эрүүл сарвал ухааны дараа нь яг тийм уснасаа суралцаад байна шүү дээ. Тий. Одоо энэ зүйлийг ингээд харин хийгээд явхад ер нь унахт ер нь л тэгэл гайгүй болов. Ийм зүйлээрээ тэгээд одоо нэг таны сая ярьсны дагуу ингээ харахаар нэг күнз гэж хэлсэн юм байна л та ер нь одоо хамгийн том амжилт ер нь хүн те одоо хамгийн том агуу суу алдар бол ингээд унахгүй байгаадаа биш ээ. Харин унах бүртээ босох явдал юм а гэж күнз хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр нэг унаагүйдээ гол биш байгаа шүү дээ. Унлаа босч байгаа одоо те тухайн хүн эргээ босч байна гэдэг чинь тухайн хүний суу алдар юм а гэж бол хэлээд байна. Тэгэхээр сая таны хэлж байгаа те ингээд яг энэ аялалд магадгүй заримдаа ингээд нэг юм унах үе бүтлгүүдэх үе гарах тэгсэн ч тэрэн дээрээ төвлөрөх биш зорилго дээрээ төвлөрөөд тэгэх юм бол энэ нөгөө тухайн хүний таны шийдэмгий байдал юм байна тий одоо тэгээ өөрийнхөө сул талыг олж мэдэн тий тэгтээ би ингээд унахгүй ингээд гар ингээд өдөө хүртлээ явж байгаа аагаас аяг олон хүмүүс байдаг зүгээр над шиг ингээд унаад ингээд явсныг бол ер нь ундлын шиг хэлж байгаа юм биш шүү тэгээ энэ бол өвчнгийнхөө байдлаас хов хүний одоо тий сэтгэл зүйн байдал олон зүйлээс нөлөөлдөг нь унахгүй тусмаас сайн. Тийм. Би ярьцсан яг ингээд ер нь огт ингээ уугаагүй амсаагүй ингээ 7 жил болж байгаа гэд хүнтэйс. Тийм. Зөндөө тийм. Боломжтой байгаа тийм. Тийм. Зөндөөг одоо би мэдэн л дээ. Ер нь одоо нэрлсэн чадаад гэж хатгаар л. За тэгвэл хоёлоо өнөөдрийнхөө шийдэмгээ зан талаар лайва дуусгая. Тэгээ одоо танд байна уу хэлэх зүйл? Тий. Жаа дуусгач гэж дүнэлтэй. Шийдэмгээ зан гэдэг юм бол ингээд хамгийн сүүлд нь хэлэхэд энэ бол одоо төрлөхөөс уг хүнд ингээд байдаг юм байна. Яг байдаг байх л та. Зарим шийдэмгээ нэг ингээд тавьсан зорилгоогоо төлөө тэгэл тэжихтэй ингээд батцахс чаддаг хүмүүс байдаг л дээ. Гэхдээ ерөн шийдэмгээ зан одоо миний хувьд харснаар бас ойр орчмын хүмүүсээс харснаар өөртөө хөгжүүл бий болгодог зан чанар. Тийм боломжтой зан чанараа гэдгийг бас хэлмээр байна. Та өнөөдөр хэдийгээр за би архигднээс яаж харах вэ хийх үү бодож байгаа байх юм бол түрүүн ингээд ярьсны дагуу тэгээд энэ өөртөө ер нь чадсан шүү болон шүү гэж тавьсан зорилгоо нэг өдөр би ингээд тэмцэн шүү гэж тэгээ бас ингээд найз нөхд болон бодо боломжоор тэр хүмүүсийн гадны тусламжийг авснаар та одоо эрүүл сарвал байж чаднаа гэж
Тэгээ энэ уриалга энэ лайвын дагуу ингээд олон хүмүүс маань эрүүл саруулж Монголын гэр бүлдэх наад жаргалыг хүүхдийн инээд хөр ямар сайхан юм бэл. Тэр бүгдийг ингээд өгөөсөө гэж одоо би хүсэж байна. За тэгээд өнөөдрийн лайвтаас хамт байсан хүмүүстээ баярлалаа. Яа асуултаа байвал бас комент дээр бичээрэй. Бас энийг сонсоо танд ямар сэтгэл төрсөн бэ? Тэрийг бас таас комент хэсэг таас сэтгэлдээ таас бичиж үлдээгээрэй. За мөн та бас яг ямар сэдвэр лайв одоо тэ үзмээр сонсомоор байна тэрийгээ таас бичээрэй. За тэгээд та яг өөрийнхөө хувьд ер нь шийдэмгийн зангаа таас хөгжүүлээрэй. Тэгээ энэ бол хөгжих боломжтой. Тэгээд энэ шийдэмгийн зам маань биднийг аливаа тавьсан зорилго дээр хүрэхэд заавал тусалдаг. Тэгээ шагналтай байдаг тийм. Шагнал байгаа тийм. Эрүүл саруул амьдралын тийм. Шагнал нь бол тэр зорилгодоо хүрсэн юм байх. Тэр бол тэр шагналыг үр дүнг амсаж байгаа. Тий, одоо шинэ би миний тэр шагнал нь юу гэх юм бол ингээд одоо би 4 хүүхэдтэй хантайгаа энэ бүгдтэйгээ бол одоо наадсах нь нэг тийм дотны харилцаа юм нэвтэрсэн байсан. Миний арх удаг байдлаас болж агсан сохтуу тавьдаг байдлаас гэр орондоо одоо ядуурлыг бий болгосон байдлаас гэвч ингээд би одоо эрүүл саруул болсноор бол түрүү та хэллээ л дээ нэг одоо манай ингээ хүүхдүүд ааваараа бахархдаг шүү. Маш хэцүү зүйлээс ингээ гарсан шүү. Тэгээ аав маань ингээ арх удаг байсан учраас одоо хоёр нь хүлдэ айлхаа тэднээс архнаас холтой бас гений юугаар дамж Монголтай байсан учраас мэдчлэнгийн ингээд маш эрүүл саруулын сайхан амьдралын шагнал надад байгаа байхгүй юу. Би одоо даал хүрэх гэж байгаа мөртлөө одоо тэгээд явган алхаад ажлыг аль маш сайхан байдаа. За тэгвэл та бүхэн яг шийдэмгээ байгаад шагналуудаа та аваараа. За баярлаа.